газрын засаг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын үргэлжлэх хугацаа нь болохоор яг тэр гэрээнд заасан EPC гэрээ буюу инженерчлэл худалдан авалт барилга өсөлтийн гэрээнд заасан хугацаагаар л тооцогддог. Тэгэхээр хоёрдугаар багц ажил бол 23 онд ажиллана гэсэн. Гэхдээ урьдчилан төлбөр нь бол хийгдэхгүй жоохон удсан тал байгаа. Тэр бол 38 сар. Хамгийн сүүлийн дөрөвдүгээр багц ажил ш 4 багц ажил байгаа ш. Дөрөвдүгээр багц ажлын ажил гүйцэтгэх хугацаа нь 36 сар байхгүй юу. Тэгэхээр энэ багц ажлын гэрээг 25 оны 2 сарын 6-нд байгуулсан. Тэгэхээр 36 сар чинь 3 жил гэсэн үг тийм ээ. 28 онд бид нар бол яг гэрээнийхэн дагав ажил гүйцэтгэж дуусгахыг бол шаардах хэрэгтэй болно. Ер нь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байгаа. Дөрөвдүгээр багц ажлын инженерчлэлийн ажил 2 компани зэрэг оролцсон. Ер нь бол EPC 2 ч бас их том багц ажил байхгүй юу. Олон төрлийн тоног төхөөрөмж байгууламжуудаас бүрдсэн энэ ажлын инженерчлэлийг бол ихэнх нь бол Испани улсын Интекса гэж компани бол хийсэн. Дөрөвдүгээр багц ажил нэгдүгээр цаг хугацаа шахсан учраас бид бол бас ерөнхий гүйцэтгэгчтэй шаардлага тавьж байгаад detail инженерийн наривчлсан инженерийн зураг төслийг зэрэг эхлүүлээч гэдэг зэрэг эхэлцээ явж байгаа. Барилга байгууламжийн хувьд бол инженерчлийн ажилдаа зэрэгцэл суурийн ажил бол хийгдэх ёстой. Суурийн ажлын дараа дөрөв дээр шугам хоолой болоод технологийн тоног төхөөрөмжүүдийн суйрлуулах тийм стакат хийдэг. Та бүхэн бас харсан баг тийм. Энэ стакатын ажил бол хийгдэж эхэлсэн байгаа. EPC 4 асуудал яригдж байна. Гүү. Нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдээд 24 оны сүүлээр энтхийн засгийн газраас тэр шаардлагатай 2018 оноос хойш 30-40% өссөн шүү дээ. Тэрийг бол энтхийн засгийн газар бол шийдвэрлэж өгсөн. Ямар хэмжээний санхүүжилт вэ? Үйлдвэрийн чинь хамгийн анхны техник эдийн засгийн үндэслэл тогтоосон үнэнд чинь тэрбум 236 саяхгүй. Одоо тэрбум 650 болж байгаа. Доллар. Техникийн талаас бас ажилтны визний асуудал дээр анхаарч өгвөл бас. Тэгсэн. Яг энэ олон тооны гадаадаас олон тооны ажиллах хүчин ирж ажиллаж байгаа манай газрын засаг боловсруулах үйлдвэр түүхэд бас дамжуулах хоолой хувьд энэ хүмүүс чинь ингээд өвөл он дамжаад ингээд ажилладаг байхгүй. Тэгэхээр манай нөгөө энэ хуулиараа бол болдгоо заавал гарч явах хэрэгтэй. Энд хоёр асуудал байгаа. Нэгдүгээр болохоор ажиллах хүчний квот гэж байгаа. Гадаадаас ийм компани дээр төчнээ хүний хүн ажиллаж болно квот тогтно. Хоёрдугаарт манай энэ газрын засаг боловсруулах үйлдвэр чинь энэтхэг улсын Exim банк Монгол Улсын засгийн газар хооронд байгуулагдсан зээлийн ерөнхий хэлэлцээрээ дагуу хэрэгжиж байгаа. Энэ зээлийн хэлэлцээрт юу заасан гэхээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө. Хүмүүс гаднаас ажиллах хүч авахаараа төлбөр төлдөг штеп. Тэрнээс чөлөөлнө гэсэн ийм заалттай байхгүй. Тэгэхээр энэ хоёулаа засгийн газраар тогтоол гардгийг. Энэ тогтоол нь бол өнгөрсөн жил жоохон хоцорч гараад энэ ондоо өмнөх ондоо багтаж гарах хэрэгтэй байхгүй. Тэгээ өнгөрсөн жил бол 1 сарын сүүлээр гараад тэгэд маш олон тооны хүмүүс чинь ажлын байрны төлбөр нэмэх болоо дээрэс нь гарч орж шилжих хөдөлгөөн хийх хэрэгтэй болоод энэ ер нь зардал мөнгө ажил төрөлд жаахан төвөгтэй. Дээрэс нь аливаа нэгэн нэмэлт зардал Монголын талын шийдвэрээс болж гарах юм бол Монголын тал өөрөө хариуцдаг үүрэгтэй шүү дээ гэрээнд. Нүүцийн асуудал үйлдвэр ашиглалтанд болчихлоо гэж бодоход манай улсын нөгөө түүхий эдийн нөөц ер нь хайгуулаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг юм яриад байдаг. Тийм. Ер нь энэ үйлдвэр чинь эхлээд үйлдвэр барьчээ. Тэгээд дараа нь тос уйл боловсруулчих гэж хийгээгүй шүү дээ. Энд 2012 онд манай газрын тосны хайгуулын газрын тосны 19-р талбай 21-р талбай дээр бүгд найрамдаар тулсын Petro China Dachin гэж компани ашиглалтын үйл ажиллагаа болд тийм үү? Хайгуулын хийсэн олборлтын үйл ажиллагаа болд. Тэр компани өөрсдийнх нь манай холбогдох яам агентлагаар батлуулсан орд ашиглалтын төлөвлөгөө гэж үүдэг байхгүй. Тэр төлөвлөгөөн төр чинь 18 оноос эхлээд жил бүр 1,650,000 тонн тос олборлоно гэж заасан байгаа. Тэгэхээр чинь тухайн үеийн хайгуулын шатнд шүү дээ. Тэгэхээр ер нь аливаа ашигт малтмал тийм ээ. Атууч шингэнж бай хайгуул хийхийн хэрээр ингээд нөөц нэмэгдчихэдэг тийм ээ. Сая та нар Эрдэнэт дээр хүртэл харсан мэт тийм үү. Шинээр ингээд нөөц тогтогдоод Эрдэнэтийн хажууд. Тэгэхээр тэрнтэй адилхан. Гэхдээ энэ чинь 2010 оны хайгуулын төвшөнд тийм тоо батлуулаад энэ дээр чи үндэслэж Монгол Улсын засгийн газар за энэ нөөцөн дээр түшгэлж тэгвэл газрын зас боловсруулах үйлдвэр байгуулъя гэж шийдсэн байхгүй. Тэгэхээр яг Дачин компани өөрийнхөө хөрөнгө оруулалтыг бууруулах ашиглалтын цаануудыг нэмж өрнөдөхгүй байх олборлолтоо бууруулах гэдэг бол бас өөр бас шалтгаанууд гэрээтэй холбоотой асуудал байна. Гэрээний
доктор одоо хүчин зүйлүүдийн доктортой байдлын заалтуудын доктортой байдлын тухай асуудал яригдж байна. За үүнийг бол одоо сая ерөнхий сайд бол ингээд шийдэд явах хэвээр. Зэс одоо өөрөөх Монгол улсын бидний нийт тэргүүний одоо зорилго бол энэ үйлдвэрийг аль болохоор ингээд түргэн ашиглалтанд оруулаад тийм ээ үр ашигыг хүртээд авсан зээлээ буцааж төлөөд ингээд эдийн засгтаа бас томоохон хувь нэмэр оруулнаа гэж ярьж байна.